Сайн байцгаана уу хэрхэн үзэгчид та бүхэндээ баасан гаригийн мэндийг айлтхан хүргэж байна. ТБС-ийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжлагуудаа хүрэхэд бэлэн болоод байна. Эхний мэдээ Дархан улс хувьцаат компани жил бүр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн олонт амжилтаа тайлагнаж цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох ажлын тайлангийн хурлаа уламжлал болгон зохион байгуулдаг. Тус компани 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр буюу 4-р сарын 3-ны өдөр Дархан аймгийн Залуучууд театрт боллоо. Дархан улс хувьцаат компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Тус компани өнгөрсөн онд Дархан хотын 1460 үйлдвэр аж ахуй нэгж 16114 айл өргөтэй гэрээ байгуулж гэр хорооллын 46919 иргэнийг 63 ухаалаг хутгаар дамжуулан 24 цагийн турш тасралтгүй цэвэр усаар хангаж ажилласан байна. Мөн 2025 онд Дархан улс хувьцаат компанийн 60 жилийн ой тохиосон бөгөөд 160-ны хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац содонгоор шагнагдсан. Тайлангийн хурлын үеэр ажилтнууд ажлын байрны нөхцөл, техник тоног төхөөрөмжийн шинжилэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин урамшуулал зэрэг асуудлаа хэлэлцэж санал хүсэлтэд удирдлагад уламжлалаа. 25 онд Дархан улс хувьцаат компани цэвэр усны алдагдлыг 3.1%-аар бууруулж, цэвэр усны борлуулалтын орлогыг 4.6%-аар нэмэгдүүлсэн юм үр дүнтэй ажиллаа. Өнгөрсөн 2025 онд Дархан улс хувьцаат компани түүхт 60 жилийн тохиолсон. Энэ 60 жилийн хүрээнд 21 аймаг хотын ус угийн удирдах газрын хамт олныг оролцуулсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон талт арга хэмжээг бид бүхэн зохион байгуулж ажиллаа. 2025 онд ажилтны албаагчдын цалин бид бүхэн санхүүгийн боломжийнхоо хүрээнд 10%-аар нэмэгдүүлэх ийм шийдвэр гаргаж ажилтны албаагчдын цалин нэмэгдүүлснээр одоогийн байдлаар манай ажилтны албаагчдын цалингийн дундаж хэмжээ 1.8 сая төгрөгөд хүрсэн. Цаашид бид нар усны үнийг нэмэх, усны алдагдлыг бууруулах, цэвэр усны борлуулалтыг өсгөх чиглэлээр анхаарч ажиллана. Хэрвээ засгийн газрын төвшөнд усны үнийг нэмэгдүүлэх чиглэлээр зөвшөөрөл олох юм бол бид нар холбогдох байгууллагуудаа зөвшөөрлөсний үндсэн дээр усны үнийг нэмж, энэ усны үн нэмснээр ажилтны албаагчдынхаа цалин нэмэгдүүлэх, мөн байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр бас ажиллана. Үндсэндээ цэвэр усны олзуурлалт, цэвэр усны алдагдал маань үндсэндээ 60 жил болсон хуучин шовны алдагдал байгаа. Мөн иргэн аж ахуйн нэгж байгууллага усыг хууль бусаар ашиглахын чиглэлээр бид нар тодорхой хэмжээр хяналт тавьж ажлын хүчинд 25 онд цэвэр усны алдагдлыг 3.1%-аар бид нар бууруулсан. Энэ маань бас өнгөрсөн жил хэрэгжсэн манай төслийн үр дүнгийн үзүүлэлт гэж бид хүн ойлгож байгаа. Энэ төслийн хүрээнд бид нар Дархан аймгийн хэмжээнд 15,000 ухаалаг тоолоор суйрлуулж байгаа. Мөн 3.6 км цэвэр усны шугам солихын ажлыг гүйцэтгснээр усны алдагдал багасж байгаа юм эерэг үр дүнтэй үзүүлэлт байна. Одоогийн байдлаар гэр орлын иргэдийн хэрэглээ маш их ихсэж байгаа. Гэр оролт бид нар цэвэр усыг 7 төгрөгөөр тухайн хэрэглэгчд өгч байгаа. 2 төгрөгөөр борлуулж байгаа. Инхээр бид нар компани маань алдагдaltaй ажиллаж байгаа. Мөн маш их хэмжээний шугам болоо илэгдэл гарсан улмаас хавар намаараа өвлийн үйлрэл маш их гэмтэл гарч байгаа. Үнийг арилгах, гэмтлийг арилгаснаа дараа нөхөн сэргээлтийн ажил гэх хэмжлийн зардууд маш их гарч байгаа учраас бид нар усны үнийг нэмжиж цалин нэмэх асуудал. Компанийн зүгээс 2026 онд авлага бууруулах, ухаалаг тооллуурыг бүрэн шинжлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байгаагаа онцлолоо. Дараагийн мэдээ оюун ирээдүйн сургалтын орчныг дэмжиж 4 дэлгэц хүлээлт өгсөн байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна.
Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 9 болон 10 дугаар багаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 төлөөлөгчийн санаачилгаар оюун ирээдүйн сургуульд орчин үеийн дөрвөн ширхэг ухаалаг дийлэгцийг хүлээлт өглөө. Тус сургууль нь хичээл сургалтын үйл ажиллагаанд дэвшилтэт технологиг нэвтрүүлэх, багшлах арга зүйг шинжлэх, сурагчдын суралцах орчныг сайжруулах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжийн хүсэлтэд багийнхаа төлөөлөгчдөөр дамжуулан ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу энэхүү шийдвэрлэн хэрэгжүүллээ. Энэхүү төсөл маань оюун ирээдүйн цогцлбор сургуулиас Дархан сумын 9 болон 10 дугаар авгийн дөрвөн төлөөлөгчид санал тавиад тэрнийхэн дагуу бид бүхэн засаг дарга уламжлаад энэхүү төсөл маань ингээд өнөөдрийн байдлаар амжилттай хэрэгжээд комиссингээ хүлээж авах гээд байж байна. Энэхүү дөрвөн дэлгэц маань хамгийн сүүлийн ухаалаг дэлгэц бөгөөд энэ дээр маань сурагчид маань сүүлийн үеийн дэвшилтэт технологиг ашиглан суралцах боломж бүрдэж байгаамаа. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар оюун ирээдүйн сургуулийн АБ байранда Дархан сумын иргэдийн хурлын 9 дугаар агаас сонгогдсон төлөөлөгч хүүхдүүдийнхээ орчин сурах таатай орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд сургуулийн захиргаанаас хүсэл тавьсны дагуу орчин үеийн техник технологид нийцсэн ухаалаг дэлгэцийг нийлүүлэхээр комисс ажиллаж байна. Бид хүүхдүүдийнхээ сурах орчныг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн жил гэхэд бид нар оюун ирээдүйн сургууль дээр сандлын гадаа хогийн савыг ингээд тогтжуулж өгсөн ийм бүтээлч ийм ажлуудыг бас сургуулийнхаа захиргаатай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна. Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлд сонгогдсон сумын төлөөлөгч 9-10 дугаар багийн төлөөлөгчид 2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад тусгагдсан ажил болох дөрвөн ухаалаг дэлгэц, сүүлийн ухаалаг дэлгэцийг хүлээж аваад байна. Тухайн дэлгэцийг хүлээж авснараа хүүхдийн сурч боловсрох орчин нэмэгдэж байгаад баяртай байна. Тухайн тойрогт төлөөлөгчдөө бол төрийн болонд хувийн хвшлийн аж ахуй нэгж байгууллага иргэдийн гаргасан саналын дагуу бид нэр бас төсөл хөтөлбөрт ажлуудыг тусгаж өгөхөөр ажилладаг. За үүний нэг ажил бол өнөөдөр лед дэлгэц болон сүүлийн ухаалаг дэлгэцийг хүлээж аваад байна. Хүүхдийн сурч боловсрох орчин бас нэмэгдэж байгаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж сурч байгаад бас баяртай байна л. Шинээр хүлээлгөө өгсөн ухаалаг дэлгэцүүд нь сургуулийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, сонирхолтой байдлаар зохион байгуулах, багш нарын заах арга зүйг дэмжих, сурагчдын идэх оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд хичээлийн агуулгыг олон төрлийн мультимедиа хэлбэрээр хүргэх боломжтой болж байна. Дараагийн мэдээ IELTS хөтөлбөрийн 3 дахь удаагийн нээлтээс бэлтгэсэн мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Дархуул аймгийн засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй IELTS 3 дахь удаагийн хөтөлбөр өнөөдөр буюу 4-р сарын 2-ны өдөр нээлтэлээ. Хөтөлбөр төр олон хувийн хвшлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 10-11-р ангийн сурагчид хамрагдаж болох бөгөөд шалгалт өгч тэнцсэн нийт 92 сурагч хамрагдаж байна. За IELTS хөтөлбөр маань 3 дахь удаага хүүхдүүдийнхээ дунд амжилттай өнөөдөр эхэлж байна. За энэ удаагийн 3 дахь хөтөлбөрт маань 92 хүүхэд хамрагдж байна. За үүний 26 нь өмнө шалгалтаа өгж фри IELTS хөтөлбөрт хамрагдж ирсэн 11 дугаар ангийн сурагчид байгаа бол за үлдсэн 66 сурагч маань энэ жилийн 10 дугаар ангийн хүүхдүүд маань байна. За энэ жилийн 10 дугаар ангийнхаа хүүхдүүдийн дунд зарлж за амжилттай оноогоо mock test-тэй амжилттай өгсөн хүүхдүүдийг бид нэр IELTS үндсэн хөтөлбөрийнхаа 3 дугаар ээлжинд хамруулахаар өнөөдөр ингээд нээлттэй хийж байна. За эдгээр 92 хүүхэд маань 3 сарын хугацаанд академик 108 цагийн хичээлийг үзэж дараагийн шалгалтаа өгөх боломж бүрднэ гэдгийг хэлмээр байна. За тэгээ ер нь жил ирэх тусам хүүхдүүдийн маань чансаа сайжирч хүүхдүүд маань их эрч хүчтэй за мөн англи хэлээр суралцах хүсэл эрмэлзэл нас дүүрэн байгаа нь бол үнэхээр талархууштай байна. Бидний үндсэн зорилго бол хүүхдүүд маань олон улсын англи хэлний шалгалтын босго оноог давах за ингэснээр ихтэй сургуулиудад тэтгэвртэй суралцах ялангуяа олон улсын ихтэй сургуулиудад суралцах боломжийг бүрдүүлэх юм туйлын зорилго байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бол хүүхдүүд нь маш их эрчимтэй байгаа нь үнэхээр талархууштай байна. Тэгээд нийт хамтран ажиллаж байгаа сургалтын төвийнхэнд за мөн эцэг эхчүүдтэй хүүхдүүдэд бэлтгэх суралцах боломжийг олгосон эцэг эхчүүдтэй бас талархснаа илэрхийлье. За манай энэ IELTS хөтөлбөрийн маань нэг өөрчлөлт орсон нь бол зөвхөн энэ хөтөлбөрт хамрагдахаас гадна хамрагдаагүй бас өөрөө хуваараа бэлтгэж шалгалтаа өгсөн амжилтаа өгсөн хүүхдүүдийг бас мөн энэ хөтөлбөрийн нэгэгийн хэсэг гэж үзэж шалгалтын төлбөрөөс нь чөлөөлөх юм журмын өөрчлөлтүүд гарсан. Тийм учраас манай энэ мэдээллийг үзэж за яг энэ хөтөлбөрт хамрагдаж ятаагүй тухайн үед нь гадаад дотоод сургалттай байсан за мөн хуваараа оноогоо урьдчилаад авцсан эдгээр хүүхдүүд байх юм бол сургуулаараа дамжаад манай боловсролын газарт хандах бас боломжтой гэдгийг дуулгая. Ингээд нийт хүүхдүүдэд сургалтын өндөр амжилт хүсье өрөөё. IELTS хөтөлбөрийн төлбөрийн 50%-ийг аймгийн засаг даргын тамгын газар, 30%-ийг сургалтын төвөөс, 20%-ийг суралцагч өөрөө төлөх юм а. Мөн энэ жилээс хуваараа IELTS-ийн шалгалт өгч бэлтгэн 7.5-аас дээш оноо авсан сурагчдад 1 сая төгрөгийн урамшуулал буюу шалгалтын төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлсэн байна.
Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Аж ахуйн нэгж байгууллагын тооллого 2026 улсын хэмжээнд 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд цахимаар явагдана. Энэ хүрээнд нээлттэй удирдлагыг зохион байгууллаа. Үндэсний статистикийн хороонд статистикийн хууль заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагуудын тооллогыг 5 жил тутам зохион байгуулдаг. Энэ удаагийн тооллогын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудаас статистикийн мэдээ тайлан цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай систем нэвтрүүлнэ. Үүний үр дүн цаг хугацаа хэмнэж иргэд аж ахуйн нэгж болон хүний нөөцөд тулгардаг ачааллыг бууруулах давуу талтай юм а. 2026 оны тооллого маань 2026 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд цахимаар явагдана. www.2026.cgmn гэсэн сайтаар компани эрхлэгч, захирал, нягтлан бодогч нар маань орж маягтаа бөглөж тооллогодоо идэвхтэй хамрагдана. Энэ 2026 онд явагдаж байгаа энэ тооллого маань аж ахуйн нэгжийн тооллогын 8 дахь удаагийн тооллого болж байгаа. Энэ тооллого маань бол өмнөх тооллогоос бол асуулгын хувьд цөөн тоотой хэлбэр болсон байгаа. Аж ахуйн нэгжүүдийн тооллоготой хамрагдсанаараа статистикийн мэдээллүүд, төрийн мэдээллүүд нь бодиттой үнэн зөв гарахад ач холбогдолтой. Аж ахуйн нэгж байгууллагуудаас авах мэдээний 4 янзын маягт байгаа. Энэ нь бол аж ахуйн нэгж байгууллагын 1-р маягт АНБ гэсэн 1-р маягт, АНБ 2 гэдэг нь төсөвт байгууллагуудын маягт, АНБ 3 гэдэг нь төрийн бус байгууллагуудын маягт, АНБ 4 гэдэг нь хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн маягт байгаа. Манай аймаг орон нутгийн хувьд бол хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг бол тоолохгүй, бид хэд өнгөрсөн жил хүн ам орон сууцны завсрын тооллогоороо иргэдээ тоолсон болохоор тэр иргэдийн тооллогоор бол орон нутгийн иргэдийн хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн мэдээлэл нь бол гарчнаа гэж үзэж байгаа. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд www.2026.cgmn цахим хуудасаар мэдээлэлээ шалгаж, ээлжид тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 30 дугаар цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэ өглөө. Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, сургалтын орчныг сайжруулах ажил 30 дугаар цэцэрлэгт хэрэгжиж байна. Энэ хүрээнд Дархан сумын 4-р багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 30 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн өрөөнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэ өглөө. За 30 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимаа тогтчуулах ажлын хүрээнд бид бүхэнд тулгамдж байгаа асуудал бас байгаа. За энэ асуудлыг хүрээнд эцэгчдийн дунд явагдах ажил, хүүхдийн дунд явагдах ажил, олон нийтийн дунд явагдах ажил маань сургалтын хөгжмийн тоног төхөөрөмж хэрэгтэй байсан. За энэ ажил дээр бид нар хүсэлтээ Дархан сумын иргэдийн төлөөлөгч Хотгон Баяртай санал хүсэлтийг өгүүлсэн байгаа. За энэ ажлын хүрээнд маань төлөөлөгч маань биднэртэй хамтран ажиллаж, төлөөлөгчөөрөө дамжуулан бид бүхэн энэхүү сургалтыг хэрэглэгдэх маань Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангаа дэмжигдэж хүрэлцэн хийж байгаад Дархан сумын засаг дарга тулгаад бас баяр талархнаа илэрхийлж байна. Өнөөдөр Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 30 дугаар цэцэрлэг дээр хүүхдүүдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бас урлагийн хөгжмийн заалыг тогтчуулах ажил хийгдэжээ. За энэ дээр хүүхдүүдийг сурч хөгжих, урлагаар дамжуулж соёлтой иргэн болох тэр үүднээс бас мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангах ажил хийгдсэн байна. За ингээд бас цаашдаа энэ хүүхдүүд маань бас энэ урлаг соёлоор дамжуулж ирээдүйд хүн болж төлөвшөх. За цаашлаад өдөр тутмын үйл ажиллагаа боловсролынхоо хөтөлбөрт энэхүү тоног төхөөрөмжийг ашиглах юм аа. Тэгэхээр ингээд бас энэхүү санхүүжилтийг шийдэж өгсөн бас холбогдох хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд энэ 30 дугаар цэцэрлэгийнхаа хамт олон цаашдынх нь ажилд амжилт хүсье. Тус цэцэрлэг нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд 250 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа бөгөөд дуу хөгжмийн өрөөний тоног төхөөрөмжийн хангалт сайжирснаар хүүхдүүд хөгжмийн мэдрэмжээ хөгжүүлэх, хамтран суралцах, өөрийгөө илэрхийлэх боломж нь нэмэгдэж, сургалтын үйл ажиллагааг илүү сонирхолтой, үр өгөөжтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж байна. Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Эрүүл мэндийн газрын санаачилгаар нэгдсэн эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үйлчлэгийн үйл ажиллагааг 2 дахь удаага зохион байгуулж байна.
Дархуул аймгийн эрүүл мэндийн газрын санаачилгаар нэгдсэн эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээний үйл ажиллагааг 2 дахь удаага зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эрүүл мэндийн онцлогоос шалтгаалan урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хамрагдаж чаддаггүй бөгөөд тус үзлэгээр дамжуулан нэгдсэн журмаар үзлэгт хамруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, цаашид гарах хүндрэлээс сэргийлэх зорилготой юм а. Дархуул аймгийн хэмжээнд нөхөн үржих насны 4298 эмэгтэйчүүд байгаагийн 17%-ийг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эзэлж байна. За энэхүү үйл ажиллагаа нэгдсэн эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүний төвтөөгөө хамтраад энэхүү үзлэгийг 4 сарын 1-2 өдрүүдэд зохион байгуулж байна. За өмнө бид 2 сард бас зохион байгуулсан. 2 сард зохион байгуулахдаа эмэгтэйчүүдийн дунд хөвчлөлийг илрүүлсэн мөн умаа зүүнний хавдрын урдл үе 2 илэрсэн ийм ач холбогдолтой үзлэг болж өндөрсөн учраас энэхүү үзлэгийг энэ сард мөн зохион байгуулж байгаамаа. Хөгжлийн бэрхшээлтэй одоо эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийснээрээ ерөнхийдөө умаа хүзүүний хавдраас эрт урьдчилан сэргийлэх, умаа хүзүүний хавдрыг одоо илрүүлэх, за дээрэс нь одоо эхоогоор ерөнхийдөө эмэгтэйчүүдийн бага арцгийн эрхтний өөрчлөлт одоо бүтцийн хувьд эмгэг өөрчлөлт байна уу? Уман булчингийн хоргоо хавдрын зангилаа болон өндөвчний одоо уйланхайг эрт үед нь одоо бид хэд илрүүлж байна. За одоогийн байдлаар бол 20 гаруй эмэгтэйчүүд үзүүлснээс ер нь бол уман булчингийн хоргоо хавдрын зангилаа бол 4-5 тохиолдол байна. За өндөвчний одоо хоргоо хавдрын зангилаа өндөвчний уйланхаа бол ерөнхийдөө нэг 3-4 одоогийн байдлаар бол илэрсэн ингээ явж байна. За эдгээр нь бол ерөнхийдөө одоо цаашдаа 3-6 сар тутамдаа урьдчилан сэргийлэх үзлэгтээ орох, давтан одоо яхадаа харуулж хэмжээг нь хянуулах ийм урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг бол хийгдэж байна. Амуу молын нэг давхрын үзэсгэлэнгийн талбайгаас бэлтгэсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилнэ. Үзэгчид та бүхэндээ бид мэдээллийг Амуу молын үзэсгэлэнгийн талбай буюу нэг давхраас мэдээллийг хүргэж байна. За энэ хэсэгт Италийн алдарт, за Ла Спортива уулын болон алхалтын гутлууд албан ёсны эрхтэйгээр нь борлуулагдаж байгаа юм байна. Та бүхэндээ одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүргье. Сайн байна. 100 жилийн түүхтэй Италийн Ла Спортива брендийн Монгол дахь цор ганц албан ёсны эрхтэй дэлгүүр одоо байна. Өнөөдөр буюу маргааш 2 өдөр дарханчуудаа зориулаад бас очиж амжихгүй байгаа хүмүүстэй тий. Нааш ирээд одоо бараагаар танилцуулаа байж байна. 4 илэрлийн уулын алхалт болон авиралтанд зориулсан ус цасны хамгаалалтай, Gore-Tex дотортой бибрамолтой юм цагрууд байгаа. Бүгд 4 илэрлэлт өмсгөж зориулагдсан 2 талаар байгаа. За мөн энд байгаа цагрууд маань болохоор одоо онцлог загвар гэх юм бол одоо дулааны үйлрэлт ирсэнтэй холбогдуулаад тийм ээ. Хавар намрын загвар ирсэн байгаа. За хавар намрын загварууд дунд маань TX Top GTX гэдэг загвар. За одоо манай монголчууд өмсгөх дуртай загварлаг ганган тийм ээ. Тийм загвар байгаа. За энэ маань болохоор өний үед 895 мянга гэж байгаа. За дарханчуудад зориулаад бас ирсних хосоор нь бол энэ загвар дээр 300 мянган хөнгөлөлт байна. За мөн Cycling Cross гэх бас усны хамгаалалттай юм загвар байна. 4 илэрлийн гүйлт болон хавар намрын хэрэгцээнд энгийн үед өмсөх зорилттой. За энэ маань болохоор хосоор нь бол 100 мянга хямдарч байгаа үнийн дүнбээс үндсэн үн нь 795 мянга гэж байгаа. За мөн одоо яг алхалтанд зориулагдсан хавар намрын загвар маань болохоор бас Extreme GTX гэдэг ийм загвар байна. Энэ маань бол бас эрэгтэй эмэгтэй хоёр өнгөөр байгаа. За харьцмарын хувьд бол одоо 36-аас 47 хүртэл бүх харьцмарууд байна. За хосоор нь авах юм бол энэ загвар дээрээс нийт үнийн дүнгээс нь бас 300 мянга урамшуул зарласан байгаа. Дарханчуудаа зориулаад за нэг иймэрхүү загвартай ирсэн байна. Одоо манай дэлгүүр бол хувцс хэрэглэгээд бас их олон юм байдаг. Энэ удаад бол бид нэр дан одоо төлөөлөл болгоод иймэрхүү худалдаа ирсэн байна. Тэгээд дарханчууд маань энэ 2 өдөр ирж худалдаа авалтаа хийгээрэй. За мөн одоо орон нутгаас хүмүүс их захиалдаг болохоор харьцмаараа мэдэхгүй байх юм байдаг байхгүй. Тийм учраас өмсгөл жижигтэй болохоор ирээд харьцмаараа бас мэдээд авчих хэрэгтэй. Тэгэхэд ягаад заавал зориулалтын гутлыг өмсөх шаардлагатай юм бэ? Энэ нь бас хүмүүст эрүүл мэндэд нас ач тустай яг зориулт. Яг хав тий одоо уулын гутал чинь 100 жилийн түүхтэй чинь маш их судалгаан дээр хийгдсэн тийм ээ. Өндөр технологи ийм загварууд нэгт одоо чиг татахгүй, ус нэвтрэхгүй, амьсгалдаг. За тэгээ уулны үед бол бүх томоохон брэндүүд ашигладаг одоо бибрамол гэж байна. Дөргөлт бууруулдаг, зурах чадвар одоо жирийн гутлыг бодвол одоо 20 дахин илүү
гэх мэт. За тэгээд одоо 4 улирлих, 3 улирлих гэдэг ер нь бол алхахад бол гутлыг улиралтанд тохируулаад за мөн тэгээд гүйлтих бол гүйлтих, алхалтих бол алхалтих гэдэг зөв гутлаа одоо зөв газраас сонгож өмсөх нь одоо хүний бие болон одоо аюулгүй байдалд нэг шаардлагатай байдаг. Үзэгчид та бүхэндээ бид Италийн алдартай 100 жилийн түүхтэй Ла Спортиво гутлын за дэлгэнгүй танилцуулгыг хэлээ та бүхэн өнөөдөр болон маргааш Амомолын нэг давхар үзэсгэлэнгийн хэсгийг зорьсноор эдгээр гутлуудыг завхсоор нь аваад бас хүмүүстээ урамшуулалтай үнээр худалдаах боломжийг та бүхэнд олгож байна. Төвөөмөсийн мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Та бүхэн амралтын өдрөө аятахтай өнгөрүүлээрэй.